За энэ удаагийн хэмжлэгээр хэдүүлээ. За body parts гэдэг хичээл үзэн. За нийтдээ 3 сэдвтэй юм байна. R. За энийг харуулах чи. За зүүндэд бол энэ юм байна. Нэг 2 3. За энэ жоохон урт зорох байсан байна. R 3 дугаар үг. Жин. 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 Жин юм байна. Жин. 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 Ингээд энэ жоохон урт байх хэрэгтэй байж. Ингээд голынх нь арай богинохон. Ингээд доотлолт нь сар гэдэг ганц гэж үчигдээд чин. За чин. Жин. Доо. Доо. За тэгэж жоон доошлчих. Ингээд мод гэдэг ганц доотлолт нь үчиг юм байна. Доо. Лүй. Lui. Lui. Гэдэг ганц байна. Ингээд lui. Дөрөвдүгээр үг. Энэ хэлсэг lui. За lui. Lui. Энэ Yen. Yen. Энэ ер нь энэ чинь арталтай инхлэгтэй буюу G-тэй байх юм бол yang гэд маягаар байхгүй бол ингээд N гэд A маягаар уншиж байгаа. Жохоо илүү гарна. За нэг ер нь дахиад нэг бичээ. Ингээд нөгөөх нь арай богинохон. Тэгэхэд ингээд 3 зураас хэн гэдгийн артлын хэсэг байна. Ян. Yen билүү? Yen. Green гэнэ. Лü. Liu гэдэг нь green гэсэн үг юм байна. Энэ өнгийг ер нь одоо нас яганаар биччихлээ. Энэ green буюу ногоон гэсэн үг байна. За ян. Ян. Ай гэдэг нь 眼镜。眼镜. Jan. За энэ хүрээлэгтэй шараараа хүрээлжээ. Yan. Jin. За энэ нэгт нь энэ хоёрт нь орох юм бол энэ доор заахаар харчээ. Yan. Янжин. гэдэг нь нүд гэсэн үг. буюу нүд гэсэн үг байна. 耳朵。眼镜。 Yan. Энэ чин нондоо үг юу шүү дээ. За би энэ чи буруу хараад бичсэн байна. Yan.
Жин гэдэг нь за харуулгач. Ингээд хоёр зураас доошлуулад ингээд янжин 眼镜、 янжин 耳朵、 耳朵гэвэл耳朵энэ хоёр нийлээд харин юу юм бэ? Энийг энэ зөв. Чин гэдэг нь биш болж таарлаа. Томсгоод энийг нь арилгаад за энэ болохоор ян чин буюу нүд гэсэн үг байна. За 眼镜、 янжин 耳朵 耳朵、 耳朵 ингээд шаронго сонгоод энийг дуулаад энийг ер нь дуулахгүйгээр зүгээр харталт нь өчж энэ дээр дуу гэд энэ ear буюу чих гэсэн үг болох нэ. Дуу 朵、 дуу 朵 энэ 耳 дуу чих 眼 ян лю 绿 лүй 睛 чин ар 耳 чин 朵 чин гэдэг чинь 耳 чин 眼 лю 인증 юм уу? 睛 인증 얀 гэдэг нь хэн гэдэгтэй 眼朵 дуа лю 绿 ар 耳 我们的狗只有一只耳朵，我们的狗只有一只耳朵一只 манай нохоо ердөө ганц чихтэй гинэ. Our dog has only one ear. 它有蓝色的眼睛，它有蓝色的眼睛. Тэр цэнхэр нүдтэй. Гэхдээ энэ ч байгаа жин миний өмнөх жинтэй. Энэ жингээс ондоо жин байх юм. R жин. Тэгэхээр өмнөх миний бичсэн зөвл байж л та R жин. Энэ хоёр нийлээд нүд болох юм байна. 它有一双绿眼睛 Энэ дээр хэдүүлээ шалгаад үзье. 它有一双绿眼睛. 绿双 тэрний хоёр нүд нь хоёулаа цэнхэр гинэ. Өөрөөр хэлбэл he has blue eyes. Заавал хос гэж бичих юм байна. За энэ дээр англ дээр нь нүд гэж бичээд үзье. Тэгэхээр жин гэдэг нь энэ ханц зүв байх нэ. Өөрөөр хэлбэл
Хэдүүлээ нэгэ засах хэрэгтэй гэсэн үг. Янжин. За энд бич гэж хаад. 3 yen янжин нүд yen чин. За энэ дээр хэдүүлээ. Энэ яагаад тийш явчих. За буцаад тийш ингээд тавьчих. Энийг дэвшлүүлээд She has a pair of green eyes. Green. 我觉得我的耳朵很大。我觉得叫我叫的我的耳朵很大. Би өөрийнхөө чихийг том гэж боддог гинэ. I think my ears are big. 他买了那双绿色的鞋子。 Та майла тэр эмэгтэй бодлож авсан. На шван лю сөд лю гэдэг чинь ногоон өнгийн чүнз готлоо. 鞋 Шиэз юм уу? За заримдаа энийг нь бол эхлээд англиар очих хэрэгтэй. Шүү. Шиэз юм байна. За she bought a green pair of shoes. She bought that юм байна. Нашван. 他有一双绿眼睛。他有一双绿眼睛. He has green eyes. 他买了那双绿色的鞋子。 She bought that blue pair of shoes. Bought that pair. 他有一双绿眼睛。 За одоо энийг алдахгүй. Та ёо. He has green eyes. She has a pair of 他买了那双绿色的鞋子。 She bought that pair of green 绿色的 shoes. 他有一双绿眼睛。 He has green eyes. 他有一双绿眼睛。 He has a green pair of eyes гэж заавал ингэж үчих хэрэгтэй байна. За ингээд ихний дасгалын дуусглаа. 47 дахь өдрийн стрик авлаа. За манайхан ер нь хэр явж байгаа тийш харъя. Оноо авсан болохоор ингээд харагдана. За одоогийн байдлаар бол 29-т явж байна. Эхний хүн маань бол 24-т дөнгөж эхэлж байгаа бололтой байна. За ишээ шахаж. За body parts хичээлийн 2 дугаар хичээлийг эхлэе. 头发。 头发 头
шиг байна. 頭 фа 黑 хей 黑黑 хей 黑 ингээд нэг жоохон таталж ингээд хей 黑 хей 黑 хей 脸 脸 脸 脸 脸 右 右右右 右 右 头发头发头发 black 黑 хей энэ хар гэсэн үг юм байна. За эхлээд энийг бичээд дараа нь үргэлжлэе. Black буюу хар өнгө. Бахна хей 眼镜眼镜眼镜耳朵耳朵耳朵他的脸很可爱 他的脸脸 脸царай гэсэн үг юм. Энэ маань face буюу нүүр царай байна. Нүүр царай. 他的脸很可爱爱 可爱 cute. His face is cute. 有有我的姐姐有绿头发留头发头发 ус гэсэн үг юм байна. 头发гэдэг нь hair буюу ус гэсэн үг байна. ус. 我姐姐的我的姐姐有绿头我的发姐姐有留头发留头发. 姐姐гэдэг чинь миний эгч. 姐 Older sister. My older sister has green hair. 我的女朋友的眼睛又黑又漂亮，我的女朋友的眼睛眼眼睛睛又又黑又有漂亮。 За миний найз охины 眼睛 өнөд нь хар бас үзэгсэлэнтэй гинэ. My girl friends eyes are хоёр нүдтэй болохоор eyes гэх бах. Eyes are black and beautiful. Лен 脸 脸нүүр царай. Лен 脸 lưu ногоон 绿有右头头发发黑 黑харам. 你的脸上有东西 你的脸上有东西. чиний нүүрний дээр гэж нэ. 你的脸上有东西. чиний нүүрний дээр юм байна гэж.
There is something on your face. 脸 nur. 脸 头发 us. 头发 头发 黑 har. 黑 朵朵耳朵右我的妹妹的脸很小。 Энэ болохоор boat гэсэн утгатайсан. Boat. Хоёулаа гэх юм уу та. За 我的妹妹的脸很小。很小My younger sister's face is small. 我的爸爸没有头发。我的爸爸没有头发。миний аав үсгүй гинэ. 我的爸爸没有头发。他的头发又黑又好看。 За энийг нь энэ бичээд авч ийн юугийн жишээг нэдүүлээ. За цэнхэр өнгөр. За энэ цэнхэр өнгөр арай цайвраар нэвчиж. Ой. За энд他的头发有黑 харгасуг黑有好 好看. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр та的头发有黑有好看. Тэрний үс нь тэр эмэгтэй үс хар бас гоё харагддаг гинэ. Her hair is black and good looking. За good заавад looking гэх юм байна. За доор ногоон орчиж. За hair is black and good looking. За дараагийнх нь. За яг энэ байна. За та的头发гэчээд有黑有好看. So my girlfriend's eyes are both black and beautiful. 我的女朋友的нүд гэдэг чинь юу лээ? 我的朋友的 За нүд гэдэг чинь нэг л орж ирэхгүй байх чинь. Ян шээ лөө. Ян шээ. За ян байна. Шэн лөө. Шэн.
янжин, янжин. За янжин биш байна. За энийг хадгалаадах юм. За 48 body part. Энэ 2 дугаар хичээлих. За энэ дээр бичсэн байх хэвээр. янжин. янжин, янжин юм байна. Тэгэхээр 진. 我的女朋友的眼睛有黑又漂亮。在我的女朋友的很不是眼斜又黑又漂亮。我的new гэдгээ би буруу өөр ханзаар бичсэн байна. За одоо дахиад бичээд үзье. 我的new гэдэг лөө. Тийм V-гээр бичин new 朋友的眼睛 女朋友的眼睛有黑有漂亮. За зөвлөө. За ингээд хоёр дахь дасгалын амжилттай хийлээ. За ингээд 48 дахь өдрөө тасралтгүй хятадтай хийлээ. За 3 дугаар даалгаврыг нээцгээе. B. За үнийг за томсож хагаад гэснэ доотлолт нь квадрат тэгснэ дэлхий ингээд B 2 дахь орог 8 ба нэгдүгээр орог 8 嘴 嘴. За зүй гэдэг нэрээ урт ингээд зүй 脚 脚 за урталтаа сартай тэгснэ голтоо яв гэдэг хандтай чүү гэдэг хандтай за ийм хандс байна. жао嘴 hand 手 энд байхгүй мэ шоу 脚 гэдэг нь хөл юм байна. 嘴巴 гэж ам юм болов. Зүй бага сонгочлоо. 鼻子
鼻子，鼻子，鼻子。nose 보여? hammer. 네. 脚，脚，脚。foot. 脚，脚. then foot 보여? 훌. 훌. 암. 嘴巴，嘴巴。За энэ хоёр нийлэхээрээ ингээд зүй ба зүй 3 дугаар үг ба 1 дугаар үг нийлээд аут буюу ам болох нэ. ам. За ингэж. За дараа нь би гэдэг хандсан байна. би, би. би гэдэг ч үсвэлээ. биз гэвэл хамар зүй. зүй. би， би. 耳， 알. 巴， 바. 脚， 자. 嘴。 쯔이. 你的儿子的鼻子又高又大。你的儿子的진이 후긴. 你的儿子的鼻子又高 가 大。 여다. тийм. өндөр бас том юм аа. Гинэ хамар нь өндөр буюу шонхор. Your son's nose is 高。鼻子 鼻子 is pointy and big. 鼻 脚 자 鼻 嘴 嘴 바 巴睛睛眼睛我的手和脚都很疼。我的手手和脚都脚 脚 миний гар хөл хоёр дуу 很疼。 хэн тан гимтсэн гэж байна. My hand and foot hurt. But энэ хоёулаа гэсэн үг. 都 Both hurted. Hurt a lot гэнэ. 你的儿子的鼻子又高又大。 你的儿子的你的儿子的鼻子又高又大。鼻子又高又大. чиний хүүгийн хамар pointy and big. 爸爸的手很大。 шонхор бас том юм аа гэсэн үг нь. Баабад шоу хэнда. Аавын гар том. Dad's hand is big. Hands are big. 你的脚累吗？ 你的脚 гэдэг нь хөл累嘛. 妈，累。 Are your legs tired? Feet
Feet tired. 那只猫的嘴巴里有一条鱼。 나지 in only гэсэн үг Chỉ. дээ. Only 나지 마도 嘴 嘴巴巴里有有一条鱼。一条鱼。That cats. There is a fish in that cat's mouth. There is a fish inside the mouth of that cat. Human. There is a fish inside the mouth of that cat. 嘴巴，嘴巴。gар гэсэн. 我的手和脚都很疼。 너무 한탕. Mini gар and feet hurts a lot. Feet feet чугаас олон байгаа шүү дээ. 你的脚累吗？ 你的脚累吗? Are your feet tired? 那只猫的嘴巴里有一条鱼。 There is a fish inside the mouth of that cat. Hand.手手 За ингээд body part гэсгийг хамжилттай дуусгалаа. За 2x битэй body part-ыг дуусгасан. За дараагийн checkpoint 4-ийг хийх нэ.